Хар өрөөмийн төг подкаст эхэлж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Батуул тагшигчдээр өнөөдөр чулуун төрцөглүүд юу өгүүлдэг вэ сэдвээр ярилцах байгаа. За Монголын эрдэмтэд гений сангийн судалгаагаар Монголын төв хэсэг тэр дундаа одоо орхны хүндийдвэл Монгол хүн үүссэн юм а гэдгийг бол тогтоосон байдаг тийм. Тийм ер нь Монгол хүн үүссэн, Монгол гений сан үүссэн тогтсон өлгийн нутаг юм а. Орхны хүндээ бол хар өрөөмийн хүндий гэж одоо доктор профессор Батсуур багш болон бусад эрдэмтэд тогтоосон байдаг. За тэрнээс гадна бас энэ хар өрөн хужирт Батөлзийн хотонд хашаад гисэн орхны хөндийг дагсан 5 сумын нутагт бол Монгол малын гений сан бүрэлдэхүүн тогтсон. Нүүдлийн мал аж ахуй анх үүссэн ийм голомт нутаг юм а гэж бас тогтоосон байна. Нүүдлийн мал аж ахуй бол одоо 2-р мянганы 2-р хагасаас үүссэн бий болсон гэж ингэж үздэг. Тийм учраас энэ сайн хэлдгээр нүүдэлчд бол олон мянган, олон зуун мянган жилд тасралтгүй ажиллаж амьдарсаар ирсэн ийм өлгийн нутаг юм а. Орхны хүндий түүхийн янз бүрийн үе шатанд бол нүүдэлчид амьдарч ирснийг нотлох жишээ манай сумын нутагт бол маш их байдаг тий. Одоо тухайлах юм бол бит хоёр Мальтын амд хуучин чулуун зэвсгийн үеийн дархны газрын буурин дээрээс л одоо энэ удаагийн дугаараа хүргэж байгаа. Тэгэхээр орхон 7 Мальтын амд хуучин чулуун зэвсгийн үеийн дархны газар гээд эдгээр туршлагуудын одоо аль нь хамгийн эрт үедээ хамаарх вэ? За тий. Орхон 7 Мальтын амны гэдэг ингээд чулуун зэвсгийн хоёр дурсгалын маань орхон 7 нь бол яг цаг үеийн хувьд судлаачдын үзэж байгаагаар бол арай Мальтын амнаас арай түрүү үе гэж үзэж байгаа. Орхон 7-г бол одоо юуны агуутын амны доод хэсэг тийм ээ. Ухны гацааны яг цаатлын хажуу дээр байдаг юм бууц сүрэн газрыг бас судалж шинжилсэн байдаг. 1986 оноос Монгол болон Зөвлөлт Улаат улсын хамтарсан судалгааны ангийнхаа хамтарч судалж үзсэн байдаг. За орхон 7 бол нийтдээ 11 соёл давхаргатай. 11 соёл давхаргын хамгийн доод давхарга нь буюу хамгийн эрт цаг үеийнх нь 62 мянган жилийн өмнөх үед хамаарч байна гэж ингэж үзсэн байдаг. Мальтын ам болохоор 40 мянган жилийн өмнөх үед хамаардаг тийм ээ. Тэгэхээр орхон 7 нараа эрт үе дурсгал юм. 40 мянган жилийн өмнө гэхээр одоо нөгөө оюун ухаанд хүн буюу Homo sapiens үүсч ирсэн үе яхана шүү дээ. Тэгэхээр одоо манай энэ сумын нутаг тэр дундаа одоо Мальтын амд одоо анхны оюун ухаанд хүн амьдарч исэн гэж хэлж болох нь тий. 40 мянган жилийн өмнө оюун ухаанд хүн буюу Homo sapiens үүссэн гэж түүхийн судалгаагаар тогтоогдсон байсан тийм ээ. Тэгэхээр цаг үеийн хувьд ч гэсэн бас онцгой таарж байгаа юм тийм ээ. 40 мянган жилийн өмнө Мальтын ам ч өөрөө одоо 5 соёл давхаргатай. Тэрний хамгийн доод давхар буюу хамгийн эртний чулуун зэвсгийн алдуур одоо бас 40 мянган жилийн өмнөх үед хамаарч байна гэж ингэж үзсэн байдаг. Тэгэхээр одоо таны асуусан нөгөө Homo sapiens чи үе жинхэнэ оюун ухаанд хүмүүсийн амьдарч байсан болж таарч байна шүү дээ тийм ээ. За хамгийн дээд соёл давхар буюу наад хамгийн ойрын хугацаа гэх юм бол одоо 15 мянган жилийн өмнө 10 мянган жилийн өмнөх үед хамаарч байдаг. Мальтын амны бууц өрнг бол одоо 1949 онд хамгийн анх судалж үзсэн байдаг. Судалж чулуун зэвсгүүдийн судалж үзсэн байдаг. За сүүлд 1996-аас 97 онд одоо Монгол Францын хамтарсан шинжилгээний ангийнхан бас судалж үзсэн байдаг. Судалсан байдаг шинжилгээ хийсэн байдаг. Тэгээ Мальтын ам нь бол одоо орхон 7-оос нэг онцлог тал нь юу гэхээр нөгөө чулуун зэвсгүүд маань яг анхны байдлаараа байгаль дээр хадгалагдаж үлдсэн байдаг. Анхны яг хэрэгжилжсэн байдлаараа тийм ээ. Тэгээ энүүгээрээ бас их онцлогтой юм а гэж ингэж үздэг. За Мальтын амны одоо аршаа. За ингээд Мальтын амны энэ байгалийн тогтоц зохицлоо байдал. За тэгээ ишээгээ орхон гол маань нэж жоохон дурсаж байна тийм ээ. Тэгээ энэ байгалийн онцлогийг ингээд харж үзэхэд бол хүн эртний хүмүүс амьдрахад нэн таатай, хамгийн тааламжтай ой мод нь байж байна, ус ургамал нь байж байна, аршаа ус нь байж байна тийм ээ. Тэгээ энэ өөрөө нөмөр нөлөг юм сайхан дулаахан газар бол юм тийм ээ. Тэгэхээр ийм таатай байгалийн ийм онцлог газруудыг бас олж эртний хүмүүс амьдарч байсан байна гэдэг чинь бас нэг бодлын бахархам зөвлөл юм л да тийм ээ. За бид одоо хуучин чулуун зэвсгийн үеийн буурин дээр сууж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хуучин чулуун зэвсэг гэхээр байгалийн чулуунаас юугаар ялгаатай вэ? Хүмүүс одоо яаж таньж мэдэх вэ? Тэгээ байгалийн чулуу бол одоо ингээд зөндөө байна шүү дээ тийм ээ. Бид хоёр ингээд сууж байна. Байгалийн чулуу янз бүрийн хэлбэртэй чулуунууд зөндөө байна. Гэтэл энэс ер нь чулуун зэвсэг гэдгийг яаж ялгаад байгаа юм бэ гэхээр хамгийн гол юм нөгөө хүний гараар бүтээгдсэн. Хүн өөрөө хэрэглэхийн тулд янз бүрийн одоо ан амьтан хүнсний хэрэглээндээ хэрэглэхийн тулд зассан, хагалсан, эртээ болгосон ч юм уу тийм ээ.
эртээ болгосон, шавх үзүүртэй болгосон. Тийм хэлбэрийн тэргээд шинжлэх ухаанд бол хэлсэн байдаг л да, тайлбарласан байдаг л да. Ийм чулуун зэвсгүүдийг бол хүний гараар бүтээгдсэн учраас ялгагддаг. Тэгээ энэгээр нь чулуун зэвсэг маа гэж ингэж ялгаж үздэг ийм онцлогтой. Тэрнээс биш байгаль дээр байгаа аль нэг шавх юм уу чулуунуудыг ингээл чулуун зэвсэг маа гэж ингэж үзэх боломжгүй л дээ. Орхон долоо болон Мольтын амд хуучин чулуун зэвсгийн үеийн тархины газраас олцсон олдрууд бол манай хар хорин музейд бол хадгалагдаж байдаг. Хүүхд багчууд маань хар хорин музей зориод чулуун зэвсгийн үеийн турсгалуудтай мөн танилцах боломжтой. За нэмж хэлэхэд засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор бол Мольтын амд хуучин чулуун зэвсгийн үеийн дархны газрыг бол улсын хамгаалтанд авсан байдаг. За бид хар хорин хотын төвөр дээр ирсэн байна. Бидний сууж байгаа энэ ил музейг бол анх судлаачид судлахдаа бол Түмэн амгалант ордны тойр ээж магадгүй гэсэн таамаглал төвшүүлж судалж исэн боловч буддын шашны сүм буюу цогтыг хасар сүмийн тойр болох нь тогтоогдсон байдаг. Цогтыг хасар сүмийн түүх ер нь хэдэн үед холбогддог талаар ярьж өгөхгүй юу? За энэ бидний одоос ирсэн сууж байгаа хотын тойрын нэг барилгын том тойр байна тийм ээ. За энийг бол ер нь өөдөө хааны Түмэн амгалант ордны тойр гэж ингэж үздэг байсан. Тэгээд судалгааны явцад бол 1999 оноос судалсан нөгөө Монгол Германы хамтарсан судалгааны ангийнхан чинь судалсан шүү дээ тийм ээ. Хар хорин хотын тойрыг бол маш олон талаас нь судалж олон тойруудыг судалж үзсэн байдаг. Тэгээ энэ Түмэн амгалант ордны тойр биш юм аа. Нөгөө хааны ордон буюу Түмэн амгалант ордны тойр чинь бол одоогийн Эрдэнэзүү хэд дотор байгаа байна гэж ингэж үзсэн байдаг. Тэгээ энэ бол одоо буддын шашны маш үзэсгэлэнтэй тийм сайхан сүм байсан юм байна гэж ингэж үздэг. За өөдөө хааны зарлагаар энэ буддын шашны сүмийг байгуулж эхэлсэн байдаг. Тэгээ 1256 онд Мөнх хааны үед барьж дуусгасан. За энэ ийм том сүм байдаг. За сүмийг бол хожим нь бас Юан гүрний үед Юан гүрний хаадын зарлагаар бас засварлаж байсан байдаг. За дээрэс нь 1256 онд байгуулсны дараахан 1342-3 оны үед бас 5 тийм одоо лам нарын байшин барьж исэн гэж ингэж үздэг. Тэгээ энэ буддын шашны сүмийн урд талд одоо мэлхийчлүү байгаа. Бид энэ мэлхийчлүүний талаар бас ярилцсан тийм ээ. Тэгээ энэ мэлхийчлүүн дээр 1346 онд энэ сүмийг засварласны дараа гэрэл төгсөө босгосон юм байна. Тэгээ энэ гэрэл төгсөө бол одоо Монголын түүхэнд бас нэлээд тийм одоо жинтэй хувь нэмэр оруулах түүхэн баримтыг бичүүлсэн байдаг. Тэгээ энэ нь бол 1220 онд Чингис хаан их Монгол улсын нийслэл болгон зарласан тухай бичсэн байдаг тэр гэрэл төгсөөн дээр. Хором балгасунд оршсон гэдэг ингээд тийм ээ. Чингис хаан цагаан луужил одоо улсын нийслэл болгосон гэсэн тухай ингээд бичсэн байдаг. За мөн гэрэл төгсөөнд бол одоо хар хором бол монголчуудын зүрхэнд оршсон нийслэл хот гэсэн ийм бичээсийг бичүүлдээсэн байдаг гэж ингэж хэлдэг. За энэ хүү буддийн сүм нь бол одоо үзэсгэлэнтэй маш том. Одоогийн Эрдэнэзүү үеийн хойхон талд ингээд бид харагдаад сууж байна. Энэ буддийн шашны том сүмийн тойрыг Малтад судалцах үед бол Монгол Германы хамтарсан шинжилгээний ангийнхан зуух бүхий байгууламжийг дөрөв илрүүлж олсон байдаг. Одоо ил музей болгоцсон ингээд байж ил музей хойтлолт нь ирээд үзэхэд ингээд нээлттэй байж байгаа тийм ээ. Зуух бүхий байгууламж. Энэ нь бол одоо дөрвөн ийм шатах зуухыг олсон илрүүлсэн байдаг. Тэгээ эндээс нь одоо шатаасан үнс нуран болон тухайн үед одоо халаалтын ийм систем маягаар ашиглаж байсан байна гэдгийг ингэж судалж үзсэн байдаг. За энэ байгууламж нь бол одоо 3 дугаар байгууламжаас нь бол 160 гаруй тийм баар хагархай илэрхий олж илрүүлсэн байдаг. За 100 хүүхний байгууламж нь бол хэмжээний хувьд харилцан адилгүй. За 2.5 м голчтой 20-с 150 см өндөр хантай ийм 100 хүүхний байгууламжууд байдаг. Тэгээ энэ нь бол одоо судлаачдын анхаарлыг маш их татсан. Тэгээ ил музей болгоцсон учраас энийг бол бүх залуучууд аялагчид одоо урьж ирээд үзэж сонирхож болохгүй хэмжээнд ийм сайхан болгоцсон байдаг. Бид хоёр бол одоо нөгөө буддийн шашны том суурин дээр ирсэн ингэ сууж байна. За хар хорин сумын нутагт 4 чулуу ястан дэлхий байдаг тий. За домгуудаас нь үзэж байхад ДВ-ийг Батбэхийг бэлэгдэн үер уснаас хамгаалах зорилгоор байгуулсан гэж бичигдсэн байдаг. Ер нь ямар түүхтэй
хэдэн онд анх байгуулагдчихсан талаар ярил. За тий. Ер нь чулуун мэлхий чулуун байгууламжид дурсгал гэдэг бол өөрөө бас өн удаан олон жилийн хадгалагдж ирсэн түүхтэй гэдэг тийм ээ. За 8 дугаар зууны үетэй бол холбоотой гэж ингэж бас судлаачид үзсэн байдаг. Ер нь ихтэлтэй гэж. За хар орны хотын төөртэй ойролцоо бол хар болгосны чулуун мэлхий. За хөшөө цайдмын чулуун мэлхий гэдэг ингэж байж байна. За хар орон хотод бол одоо хар орон хотын дөрвөн зөвхт чулуун мэлхий байна. За нэгдэх чулуун мэлхий нь бол Эрдэнэзүүгийн хойтолд одоо бид эргэж зогсож байна тийм ээ. Энд байж байна. За нөгөөх нь одоо ийшээ тарийн талбайд донд нэг чулуун мэлхий. За урд мэлхий толгой дээр нэг чулуун мэлхий. За дээшээ Орхон голоо өсгөхлөөр Элсдийн яманд бас нэг чулуун мэлхий гэсэн ийм дөрвөн чулуун мэлхий байна. За чулуун мэлхий бол тасаа бэлэгдлийн асуулаа тийм ээ. Чулуун мэлхийг бол яг уртудаа насалдаг бат бөх амар амгалан бэлэгдэж одоо төр улсаа уртудаан олон жил орсон тогтноосоо за амар амгалан байгаасаа бат бөх байгаасаа гэсэн үдээс бэлэгдэж чулуун мэлхий тавьсан гэж ингэж үздэг. За хоёрдугаар толготон зэрэг ер нь чулуун мэлхий өөрөө усны амьтан учраас уур усны аюулаас хамгаалах зорилгоор хар орон хотыг дооруулж дөрвөн талтан чулуун мэлхий бүтээжээ гэж ингэж бас судлаачид үзсэн байдаг. За бит хоёрын ирсэн байгаа чулуун мэлхий бол одоо Эрдэнэзүүгийн хойтолд байгаа чулуун мэлхий. Энэ чулуун мэлхийний голд нь ухсан энэ дөрвөлжин хэлбэр юу ухсан байгаас. Энэ дээр бол нөгөө том гэрэл төшөөг суулгадаг байсан байна. Эм углуураг гэж. Гэрэл төшөөг энд нь 90 углуураар суулгаад одоо гэрэл төшөө чи энэ хэсэг дээр ингээд сухна шүү дээ. Том чулуун гэрэл төшөө. Тэгээ гэрэл төшөөний суур болгож бас ингэж хэрэгэлдэг байсан байна. Энэ суман дээр дөрвөн чулуун ясналхий дөрүүлээ гэрэл төшөөтэйсэн ба. Тэгээ гэрэл төшөөний суурьтай. Гэрэл төшөөн дээр юу гэж хэлсэн байдаг лээ? Түрүүнд ярьсан нөгөө нэг 1346 онд тусгасан гэрэл төшөө гэдэг чинь тийм ээ. Хар орон хотыг Чингис хааны үед одоо цагаан луу жил улсын нийслэл болгоова гэдэг хорумаа балгасан гэж бичсэн байдаг хичээстэй байдаг. За хар орон бол монголчуудын зүрхэнд орсон нийслэл хот гэсэн бичээсүүд байдаг гэж түрүүнд гэрэл төшөөг ярьсан тийм ээ. Одоо тэр төшөөг бол бид Эрдэнэзүү үед дээр одоо музей дээр очиад үзэж болно л та тийм ээ. Тийм гэрэл төшөөнүүд тусгасан байдаг. За ерөнхийд нь дунджаар чулуун мэлхийг бол одоо уртын 2.6 м орчим урттай. За өндөр нь бол 1 м орчим өндөртэй. Жин нь. Тий. Өргөн нь болохдоо зэрэг метр гарантай метр 20 см орчимтай. Жин нь бол 1 тонн. 1 тонн жинтэй гэж ингэж үздэг. Тэгээ энэ дээр бас нэг би зүгээр ном зохиол судлаачдын бүтээл уншиж хахад ийм хүн жинтэй юм яаж тээврэж цацарсан байт юм болоо гэдэг ингээд бас янз янзын санал бодлууд гарсан байт юм л л тий. Тэгээд миний зүгээр уншиж үзсэн бүтээлүүдээс ихэвчлэн Орхон голыг хөлцсөн үед нь мөс дагуулж ирсэн юмнаас гулгуулж чирж авчирсан байна. Мөс дагуулж цацарсан байна гэж. Ингэж үзсэн нь бол их тийм олон давуу талтай байт юм л. Олон хүмүүс үзсэн байт юм л. За ер нь одоо бит хоёр ингээд хар орон хотынхаа түүхийг үүсэл гарал за эртний чулуун цэвсгийн үеийн суурин дээр очлоо. Одоо хар орон хотын ил музей дээр ирлээ тийм ээ. Тэгээ ингээд чулуун мэлхий дээр ирж байна. Тэгээ энэ одоо хар оронтой холбоотой түүхэн дурсгал, түүхийн зүйлүүдийг ярьж байгаа нь өөрөө миний хувьд бол миний зүгээс бол би шинжлэх ухаанаар батлагдсан, судлагдсан ийм зүйлүүдийг л ярина. Түүхийг бол зохиож ярьж болохгүй, таамаглаж ярьж болохгүй тийм ээ. Тэгэхээр би судлаачдынхаа, эрдэмтдийнхээ, багш нарын бүтээл номноос уншсан зүйлээ л нэг хүүхэд залуучууд болон нийт нутгийн иргэдтэй сонирхогчдод танин мэдүүлэх зорилгоор живтээр ингэж явж байна тийм ээ. Тэгэхээр түүхэн баримттай зүйлүүдийг ярина гэдгийг л хоёлаа энд бас дахин хэлчихье тийм ээ. Эрдэнэзүү хийдийн өмнө байрлах мэлхий толгой дээр ирсэн байна. За мэлхий толгой дээр маань чулуун яст мэлхий мөн өмнө талд нь тогсын ордон хэмээх ордны тойр байдаг тий. За энэ ордон маань хэдгээр зууны үед хамаарах уу? Яг ямар учраас тогсын ордон гэж нэрлсэн байдаг талаар та ярил. За тэгээ. За Эрдэнэзүү үеийн урт талын мэлхий толгой гэдэг алдартай толгой байна тийм ээ. За мэлхий толгой бол одоо Эрдэнэзүүгийн намтар дээр бичснээр бол шар газарганы нурууны төгсгөл мэлхий толгой гэдэг нэр бичсэн байт юм билээ. За энэ дээр бол одоо нөгөө хар орны дөрвөн чулуун яст мэлхийний нэг нь бол байж байгаа тийм ээ. За энэний хоохон талд нь 106-ыг харьцах нь 78 хэмжээтэй нэг эртний хотын төр байна гэдэг байдаг. За эртний хотын төр бол чулуун мэлхийнхээ яг 10 бие дээр нь байж байгаа.
За энэ эртний хотын тойрог бол судлаачид судалж үзээд 1949 онд Хэберлог анх судалж үзсэн юм бэл. Тэгээ энэ судлаачдын үзэж байгаагаар бол 106 харьцан 78 харьцаад энэ ордны тойр нь бол анх уугрын үед баригдсан хотын тойр юм аа гэж үзэж. Уугрын үед гэдэг чинь одоо 8 дугаар зууны үед баригдсан нэг хотын тойр юм аа. За ингээд хожимоо бас залгамжлаад хойшоогоо 12 13 дугаар зууны үеийн Хэрээдийн хаад тэр дундаа Хэрээдийн Ван хааны бас ордон байсан байна гэж ингэж үздэг. За дараа нь Хар орон хот байгуулагдсны дараа бол 13 дугаар зууны үед Тогсын ордон гэж байсан. За тэр Тогсын ордны төр мөн байна гэж ингэж судлаачд үзсэн юм бэл. Монгол Японы хамт орсон судалгааны ангийнхан судалж үзээд. Тэгээ Тогсын ордон гэж яагаад нэрлсэн бэ гэхээр энэ ордны төрийн урд байгаа чулуун бэлхий нэг талын биеинд нь бөөрөнд нь тийм ээ тогс хэлсэн байдаг. Тогс хэлсэн. За тэгээ энэс үндэслээд энэ бол 13 дугаар зууны үеийн Монголын их хаадын үеийн Тогсын ордон хотын төр мөн байна гэж ингэж судлаачд үзсэн байдаг. Хар хорин сумын нутагт одоо хар хоромын тойр одоо Тогсын ордны тойр гээд өөр миний олж мэдснээр бас нэлээд хит хитэн хотын тойр байдаг гэсэн тэр тойруудын талаар тавьж өгвөл. За талын дөрвөлжингийн хотын тойр гэж байна тийм ээ. Би одоо судлагдсан тойруудаас нэрийг талын дөрвөлжингийн хотын эртний хотын тойр байж байна. Хар Вандгарын балгас гэж байж байна. За Баянголын амны эртний хотын тойр гэсэн ийм хотын тойрууд байна. Энэ хотын тойруудыг бол яг тухай бүрдэнд судалж үзээд хэмжээ цаг үеийг нь бол ингээд судалж үзсэн байдаг. За нэгдүгээр талын дөрвөлжингийн хотын тойр нь бол Хар хорин хотын ойролцоох хөгшин орхны талын дөрвөлжин хэмээх газар нэг тойр байдаг. За энэ тойр бол төмрийн төрөө үеийн дархны газар суурин байсан мэт боловч хожимын Хар хорин хотын цэргийн одоо харуулын хот байсан бололтой гэж ингэ судлаачд үзсэн байдаг. Ер нь бол цэрэг харуулын цэргийн зорилттой юм хотын хотон байсан байна гэж ингэж үздэг. Энд бол 100 харьцах нь 80 хэмжээтэй, дөрвөлжин хэрэмтэй, шавар хэрэмтэй, хоёр талдаа хаалгатай ийм хотын тойр байна. Хэрэмний баруун талаас 13 метрийн зайд 28 харьцах нь 19 метрийн хэмжээтэй хорогдох газартай. Хэрэм дотор төв дунд нь бас нэг эртний булш байдаг. За ийм хотын тойр байна. За дараагийнх нь бол Хар Вандгарын балгас гэж. Хар хорин сумын төвөөс 16 орчим километрийн зайтай. Оршдог дугуй хэлбэрийн хан бүхий юм тойр байдаг. За энд болохоор 60-ыг харьцах нь 50 м хэмжээтэй, 2 м өндөр, чулуун тоосгон хантай. Хан дотор нь одоо 1 м-с урт, 40 см өргөн, 20 см зузаан, хугархайтай 2 хэсэг болсон чулуун хөшөө байдаг. Энэ хотын тойр дотор. За мөн өөр хэмжээтэй 4 барилгын үлдэц байдаг. Тэгээ энэ 4 барилгын үлдэцэд нь малтлаг хийж судалгаа хийсний үндсэн дээр энэ хотын тойр бол 13 дугаар зууны үеийн Баян тойр юм а гэж ингэж утсан байдаг. Баянголын амны хотын тойр гэж байна. Баянголын амд одоо Хар хорин сумаас хойш 13 км зайд 2 шавар барилгын тойртой, нэг нь мэлхий толгойн ордны тойртой төстэй 110-ыг харьцах нь 80 м, нөгөө нь 140-ыг харьцах нь 125 м хэмжээтэй нэлээд хэдэн ийм жижиг барилгуудыг дотроо багтаасан ийм хотын тойрууд байдаг. За хөх саарал тоосго, дээврийн шаазан гэх зэрэг одоо барилгын эд үлгийн зүйлс маш их олдсон байдаг. За эднэрээс нь одоо судалж үзээд судалгаа шинжилгээний ажил явагдсан байдаг. За Баянголын амны төгсгөлд бас бие биенээсээ 100-аас 300 м-ийн зайтай 6 бас ийм том барилгын тойр олдсон байдаг. За Захын булгийн аманд бас нэг барилгын тойр байдаг. Эртний хотын барилгын тойр гэдэг. За иймэрхүү одоо барилгын тойрууд бол Хар хорин хотод одоогоор судлагдсан бидэнд мэдэгдэж байгаа юм барилгын тойрууд бол олон байна. Хар хоромын төв подкаст энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Бид дараагийн дугаартаа Монголын эртний төр төсөөдийн үед холбогдох хар хоромын тухай болон хөшөө төрсөглүүдийн талаар ярилцах болно. Бидэнтэй хамт байгаарай, баярлалаа.